Чин сайхан догтун үдэш үлгэр сонсох юутай сайхан. Баян дэлхийн үлгэрийн гайхамшигт далай думбан үлгэрэн сонсноо. Хүүхдүүд та нартай Монгол ардын цуврал үлгэрүүдээс ярьж байна. Өнөөдөр харьд утсан бүсгүй хатан тарвсан сум 4 ам 60 хамар үлгэрүүдийг сонсноо. Харьд утсан бүсгүй хатан тарвсан сум. Эртээ цагт ганц охинтой эмгэн өвгөн хоёр амьдарч байж гин. Охин нь өсч том болоод харьд мордох цаг болж гин. Өвгөн эмгэн хоёр бид хоёр охиноо явуулчаад хинийгээ түшиж амьдрах үлээ дээ гэж ихэд санаа зовно. Тэгээд нэг арга удаж олсон нь охиноо гаргахгүй. Харин хүргэнэ гэртээ суулгах байлаа. Энэ тухай сонссон охин уурлаж ингэж өгүүлрүү. Бүсгүй хүн гэдэг харьд морддог нь төрийн ёс үсттэй. Би нөхрийгөө дагаад харьд явна. Харин та хоёртой хамт амьдрахгүй. Өвгөн эмгэн хоёр охиныхоо хэлхийг сонсоод харьд мордохгүй гэртээ үлдээч гэж гуй жаргацсан боловч дийлдсэнгүй явуулчих. Хожимд охины эцэг их хоёр өтөж өгшрөөд чадал тэнхээгүй болон аргагүй ихэнд хүргэнийхээ хажууд нүүж очиж гинэ. Та хоёр минь намайг дагахгүй өөр хэнийг дагах вүлээ дээ. Ингэхэд та хоёрын алт мөнгө, мал хөрөнгө аль хэр юм байгаа юм? Бит хоёрт юун тийм их алт мөнгө байх вүлээ дээ хөө. Хэрвээ тийм их юмтай байсан бол юу гэж энд зүдэрч амьдрах вүлээ? Та хоёр алт мөнгөгүй юм бол бид хоёр юугаараа та хоёрыг тэжээх юм? Би лав асарч тоогч чадахгүй. Охиныхоо ингэж хэлхийг сонсоод өвгөн эмгэн хоёр ихэд гомдон бид энэ охиныг төрүүлсний хэрэг алга. Харьд гарсан охин хатан тарвсан сум хоёр яг адилхан юм байна гэж хэлэлцээд дахиад хизээч юм ярилгүйгээр уйлан хайлан нутаг буцаж гинэ. Түүнээс хойш харьд гарсан охин хатан тарвсан сум гэдэг үг гарсан түүхтэй. Ам 60 хамар. Эртээ урдын цагт хааны хүү, харцын хүү хоёр хамтдаа алс газар явж ном сурчээ. Тэгээд хоёулаа ном эрдэм сурч боллоо гэд гэртээ харихаар хамтдаа явцгааж гин. Зам зүүр уух усгүй болж амрах гээд сууж байтал тэр хоёрын толгой дээгүүр нэг хар хэрэг эргэлдэн 2-3 дугарчхаад явчихлаа. Хааны хүү түүнийг сонсоод юу ч ойлгож мэдсэн юмгүй сууж байлаа. Харин харцын хүү түүнийг сонсч ойлгожээ. Хөөе. Бид тавраглаа. Саяхан хар хэрэг чив дэрийн дээгүүр баруун муур дээсэнд усвий очиж ууцгаа гэж гуаглаад явлаа штэ. Одоо хоёлаа хурдан тийшээ очиж ус ууя. Хааны хүү түүнийг сонсоод энэ муу харцын хүү юугаад онгосч байгаа юм болоо гэж бодоод дуртай дургүй дагаад явжээ. Тэнд үнэхээр элсний атраанд хулсан дотор нуур байж гин. Тэгээд хатаж өгөх шахсан хоёр хүү нуурын уснаас хантлаа ууж авлаа. Хантлаа ус уучгаад хааны хүү ингэж бодлоо. Энэ муу гуйлагч чинь надаас илүү эрдэм сурччихжээ. Хизээ 9 хэл сурчсан юм болоо. Хэрвээ бид хоёр хамт харж очивол тэрний эрдэм минийхээс давсан гэдгийг нутаг орныхон аав ээж маань мэдчих юм байна. Хааны хүү ингэж бодоод уур нь хөрч харцын хүүг барьж аваад нуурын хөвөөний хулсан дотор чирч орууллаа. Хааны хүү "Хөөе. Одоо би чамайг цааш харуулахгүй бол болохгүй юм байна. За, гэртээ хэлж захих юм байна уу?" Юуны учир намайг ингэж байгаа юм бэ? Чи надаас илүү эрдэм сурсан байна. Хэрвээ чи хоёр хоёулаа нутагтаа очдөг юм бол надад байр суурь олдохгүй юм байна. Өхөө, тийм үү?
надад хэл захих юм байхгүй. Харин очоод миний аав ээж хоёрт аваарай шиг гэж хэлээрэй. Ингээд хааны хүү сонсондоо хурж гэртээ ирлээ. Гэтэл өнөөх харц ард хүүгээ асууж гин. Миний хүү сайн байна уу? Бай, эрдэм номыг сурч байна уу? Сайн байгаа. Эрдэм ном сурхий сайн сурсан шүү. Гү тэгээд таныг нааш явахд хүмүн юм загч хэлээгүй ээ. Сони юм чи хэлсэнгүй дээ. Зөвхөн авар шиг гэж хэлээрэй гэсэн шүү. Ингэж хэлхийн сонсоод харц ард авраа шиг гэсэн үгний утгыг мэдэхгүй болохоор нэгэн эрдэмтэй мэрэгэн хүнээс асууж гин. Тэгтэл тэр хүн ихэд цочин бид цангаж яваад хэрээний үгээр усалж уусан юм. Гэтэл хааны хүү миний эрдэм татаархаж хулсны хөвөн хулц мисээр амийг минь хөнөөлөө гэсэн утгатай үг байна гэж хэлж өгч гин. Харц ард түүнийг сонсоод хүүгээ орчлон ертөнцөөс ангижирсан гэдгийг мэдсэн гин. Авраа шиг хэмээх үг нь тангадаар 4 ам 60 хамар гэсэн утгыг илэрхийлдэг юмсанжээ. Ардын бүтээл сургаал төгсөх гэж байдгүй шиг ардын зохиосон үлгэрүүд дуусах гэж үвэ. Энэ үлгэрийн сургаалыг эндэж бүү мартаарай. Маргаашийн үлгэр болтол багчуу дүү нар мань баяр.